Сайн байцгаана уу сонсогчдоо. Кино шиг амьдрал подкастын дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Ее. За та бүхэн минь динч хотоотол дэлгэр сайхан надцгаав уу. 100 дахь дугаар маань ингээд наадмын дараагийн өдөр ороход бэлэн болсон байна. Эхний цагтлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Кино шиг амьдрал сувгийн байнгын сонсогч нь байна. Би одоо 24 настай. Эд найз нөхөдтэйгөө инээж найр гэж баясаж зугаасаж явах хэвээр нас шүү дээ. Гэтэл гэр ажил гэж жим гаргасан л хүн болсон. Яагаад гэдгээ яривал асар урт болох учраа гол зүйлээ л бичээ. Одоогоос 24 жилийн өмнө нэгэн аймгийн буйдхан суманд айлын баг охин болон мэдэлж билээ. Хүмүүсийн бага насны түүх аав ээжтэйгээ аз жаргалтай амьдарч, цэцэрлэгийн хөөрхөн дурсамжаа ярьж, эмээ өвөө байрны найз гээд гой сайхан түүхээр дүүрэн байдаг бол миний түүх тэс өөр. Манайх тухайн үедээ бас чүү боломжийн алдаа ордог байлаа. 3 өрөө цэвэрхэн хашаа байшинтай, хөөрхөн унах унаатай айл байсан. Ухаан орсон цагаасаа л архичин хүчрхийлэгч эцгээсээ нүгдэж, хашааныхаа булан тохой 0-д ээж ихчтэйгээ өвлийн хүүтэнд чичирч хонно. Эсвэл байшинтай гаднаасаа төвжүүлж унтана. Хаяа шал танихгүй ээжийн найз танил гих айлуудаар ээжигч хоёрынхоо дагаад хаа очсон газар нь голд нь ороод юу ч ойлгохгүй унтдаг байжээ. Төрсөн эцэг гих хүн маань хүний адаг байсан. Ээжийг минь араар нь тавина. Тэрийг нээж мэдээд хэлэхээр шууд зодно. Бүр ганц хоёр цохоод өнгөрөх биш, эрүүл газар үлдээхгүй, бүтэн биеийг нь хөөх няц болгоно. Хутгална, гар хүлээг нь хугална. Хит удаа ээж минь хэвтэрд орох хэмжээнд зодуулж байв. Ганцхан ээж минь л ингэж зовдөг байсан уу гэвэл үгүй. Эгч минь дараагийн хохирогч болсон. 10 настай эгчээ минь дээр тэр хүн гараад хөдөлж байхад эгчээ минь нүднээс нулимс урсаад гараа атгаад шүд 100 хэвтэж байгааг нь би санаандгүй харчихсан. Ханаас нь тийм зориг тэнхээ гарсан бөөмэд пишингийн хажуугаас галын хаж шүрч аваад гүйж очингуудаа толгой төрөөгүй эцэг их аратныг балбаж үлээ. Тэглээгээд яаж дэлгэвдээ. Шууд л ихч бид хоёрыг тэр хүн зодож, оройн ээж минь гэртээ ирсэн хойноо болсон явдлыг хэлж бас л зодолсон. Уудалгүй эцэг их хоёр минь салж, ээж минь тамийн шоронгоос соллогдож, сэтгэл санаа тайвширч, аз жаргал гэж энэ л юм байна гэмээр амгалан байдаг болсон. Би гэхдээ юмны учир ойлгох насанд очоогүй байсан болохоор бүхнийг мартаад аавыгаа санаж байна гэж байлна. Очмаар байна гэж ээжигээ зовоно. Арга буюу ээж минь намайг аймгийн унаанд сулгаад явуулсан. Одоо бодоход тэр үе бол миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа. Очсон ихний өдөр их сайхан байсан. Эмээ минь намайг ирлээ гэж баярлаад. Тэр хүн гой хоол авч өгч парк орж тоглуулаад л. Харин 2 дахь өдрөөс нь энэ бүхэн ихсэн юм. Тэр шөнө эцэг минь миний төрсөйгөн дагуур гараа оруулж оролдож байгаад унтаад өгсөн. Би багада нойр муутай нүдэн ханаад бараг 30 минутаас 1 цаг болж ээж унтдаг байсан болохоор тэр үед сэрүүн байсан ч нүдээ тас ханаад твчээд өнгөрөөж байлаа. Тэр шөнөөс хойш орой бүр тэр үйлдэл давтагцаар өдөр өнгөрөх тусам оролдох минут нь уртсаж байсан. Тэр үед Монгол 4 хантай гэр дотор эмээ тэгээд авга эгч маань 2 хүүхэдтэйгээ би эцэг гээд олоолаа амьдардаг байсан тул тэр хүн оролдохоос гидэрч чаддгүй байсан байх гэж боддог. Энэ байдлаар 5-6 хонсон. Сум руугаа буцаж явахын өмнөх өдөр эмээ маань тэтгэврээ аваад надад хувцас авч өгөхөөр авга эгчийг дагуулад гарчихсан. Би авга эгчийн 2 хүүхэдтэй бас гудамны баахан хүүхдүүдтэй тоглож ам цангаад гэрт ус уухаар орж иртэл тэр хүн орон дээрээ унтаж байснаас ирээд аавда ус хийгээд ирээч гэж байна. Би юу ч бодлогүй ус аваачаад өгтөл ууж дуусаад. Миний охин аав жаахан тэрвэрэд хэвтээ. Чи маргааш явлаа штэ гэж хэлээд шууд гараас татаад хүнжилтэд оруулчихсан. Өмд тайлаад дээр гараад тийм зүйл болчихсон. Би тэр үед уйлж чадаагүй. Тийм зүйл болж байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй өөрийгөө түгчсэн байсан. Бүх зүйл дууссаны дараа би одоо гарчих уу гэдэл хоолоогоо зангируулан асууж билээ. Энэ явдлыг ээж ихч алинд нь ч хэлээгүй. Бүр одоо хүртэл. Үүнээс хойш би тэр хүнийг санаж байна. Уулзъя гэж нэгч дурсаагүй. Тэр явдлаас хойш орой бүр хар дардаг болсон. Том болсон ч тэр явдал нүдэнд үргэлж харагдаад үнэхээр хэцүү. Тэр бүхэн надаас хизээч салахгүй нэг сэтгэлийн том сорив болж үлдсэн. Эрэгтэй хүнээс хөвгүүдээс айдаг болж цагаан сараарч хамаатныхаа ах нарт үсэлж чадахгүй тийм л охин болж илээ.
Цаг хугацаа эдгээдэг гэж үнэхээр үний юм билээ. Би тэр зүйлийг дахиж бодохыг хүсээгүй. Хүчээр мартаж, хар тархаж гайгүй болж нийгмийн харилцаанд орж эхлээд мэтгэлзэн, уран илтгэлээр хичээллэж, өөртөө итгэлтэй шулуун шудраг яриатай охин болж өссөн. Тэгж явсаар 18 настай хотод оюутан болж орж ирээд өөрөөсөө хоёроор ах хөөхөн нүдтэй дулаахан залуутай танилцаад араасаа 2 жил гүйлгэж нэг юм үерхвэ. Тэр маань надтай адилхан ээжтэйгээ амьдардаг, аав нь ухаан орхитол байхгүй байсан гэх. Яагаад ч юм амьдрал ижил хоёр бие биенээ ойлгодог болоод ч тэрөө хэрүүл маргаан юу ч үгүй бид маш эерэг осууд байсан. Үерхэд жил болоод манай ээж гэж хоёртай танилцав. Манай хоёр найз залууд маань үнэхээр сайн. Би ч тэдний гэрийнхэнтэй танилцаж орж гараад бэр хүргэн дээрээ туллаа. Сайн найзууд хүртэл та хоёр яг л заяаны хосууд бүх юм нийжлэхэн гэж ирээд л магтана. Бид хоёрын зан ааш, сонирхол, тэр битгийг л дуртай дургүй идэх зүйлс хүртэл ижлэхэн байж үлээ. Бүр яаж юм адилхан гэмээр хоёулаа нүдний шилдэ, хоёулаа удамшлын төрөлхийн бөөрийн дутагдал гэсэн онцтой болоод эмчлүүлж байсан байдаг шүү. Тэр жилийнхээ цагаан сараар найз залуу маань аавынхаа талын хүмүүсийг олж мэдсэн гин. Ээж нь нууж явдаг байсан ч аав гэх хүн нь удам судраа мэдэг цагаан сараар авчир гэж ээжтэй нь холбогдож хэлсэн юм билээ. Би ч нэг юм бодолгүй хаана байдаг ямар хүн гин гэдэл асуухад Эрдэнэтэд амьдардаг ийм тийм гэдэл ээжихээ хэлснийг хэлж байлаа. Хэд хоногийн дараа шинийн нэгэндээ очиж залгана гэд ээжтэйг яваад өгсөн. 3-4 хоноод хотод ирээд бөөн баяр. Надад тэр талынхаа хүмүүсийг яриад л. Би ч сонирхоод зураг дарсан уу? Зураг харъя. Чи аавтайгаа хэр адилхан юм бэ гэж асуусан. Бөөндөө сууж даруулсан зураг гэд 10-аад хүний дүрс буусан зураг харуултал. Тэнгэр хөмрөх шиг л болсон доо. Миний өчнөөн жилийн хайц болсон төрсөн эцэг минь малитл энийгээ сууж байдаг байгаа. Шууд л сөхөрж унаад хэлэх үггүй болоод уйлж эхэлсэн. Тэгээд найз залуудаа бүх юм яриад багынхаа зураг хөргийг хүртэл үзүүлж байж бид эцэг нэг ах トゥ гэдгээ мэдэв. Бид хоёулаа оюутан тул бэлгийн харилцаанд орсон ч хамгаалдаг, хүүхэд төлөвлөдөггүй хоёр байсан нь зол болсон. Бас тэр маань анхнаасаа ээжээрээ агуулсан болохоор бид хоёр юу ч мэдлгүй 1 жил үерхжээ. Энэ тухай би ч ээжтэй хэлж уйлж унжиж, нөгөөх маань ээжтэй хэлж, хоёр ээж маань уулзаж, ёстой л нөгөө солонгос драма нь болсон доо. Эцэг нэгтэй ах トゥ гэдгээ мэдсний дараа салсан ч үнэхээр хэцүү байсан. Гэхдээ л тэсэд твчээд даваад гарсан. Би өдий хүртэл дахин хайрлаж дурлаагүй л явж байна. Эцэст нь гэж хэлэхэд салж сарнаж өөр ар гэртээ өөр хүүхэдтэй болсон бол хожим болох муу үр дагавраас сэргийлж эцэг нэгтэй их нэгтэй хүүхдүүдэд хооронд нь уулзуулж таниулж байгаарэ гэж хүсмээр байна. Надаас өөр нэгэнд дахин битгий юм зүйл тохиолдосоо. Миний амьдралын түүхийг сонссон та бүхэндээ баярлалаа гэсэн цагтлыг нэгэн сонсогч маань илгээжээ. За сонсогч байгаа чангаас чанга тэврээ. Цусаарлтын тухай урд нь бас нэг цагтл иржсэн санагдчихээн. Энэ бол яах аргагүй ярих ёстой сэдвийн нэг. Саяны цагтлаар гарсан тэр эцэг их хоёр охин хүчинтсэн хараатан бол юун тэр урдах ойртохоо танилцуулах, уулзуулах мантай байлгүй дээ. Тэгээд саруул ухаантай сонсогч та бүхэн нэгийг бодож хоёрыг тунгаасан байх ингээд дараагийн цагтлыг эхлүүлцгээе. Энд ингээд өөрийгөө бичээд сонж гэж бодсонгүй. Их нэртэйг нийлээд 15 жил болж байна. Анх танилцаад залуу хүмүүс болон бүтэн гээд сэтгэл шулуудсан юм. Эхнэр минь надтай суухад хүүтэйгээ ирсэн. Анх танилцахдаа хүүгээ маань бурхан болсон гэж надад хэлээд би гэдэг хүн хүүгийнхээ аав нь болов. Тэгээд дараа нь 2 сайхан охидтой болсон. Энэ хүүгээ өөрийн хүү мэт нэг ч удаа муухай харах нь битгий хэл загнаж шүүзээгүй өсгсөн. Өөрийн үршигээ өнөөдрийг хүртэл хайрлаж ирсэн, хайрласаарч байх болно. Надаа ч алдаа их байсан. Их нэртэй 2 удаагаар хүрсэн. 12 жилийн өмнө. Залууч байж хартал гэдэг зүйлээс болж тэрнээс хойш би өөртөө амласан. Ахиж хизээч гар хүрэхгүй гэж. Дахиж гарч хүрээгүй л дээ. Тэгээд байраа зараад их нэрээ аваад залуу хүмүүс юм үзэж нүд тайлыгээд гадагшаа сургуульд явсан юм. Хийж үзээгүй бизнес гэж байхгүй бүгдийг нь хийдэг байлаа. Ашигтай үед ихнэр маань баярлан харин алдаа гаргах болгонд намайг зэмлэж урам зориг гэдэг зүйлийг минь үгүй хийн. Тэгээд хідэн төрөхтэй болохоор гинтэл хадмын талд асуудал гарч ихнэр айлын том болохоор тэр болгонд нь харамлахгүй сайн муу бүх зүйлд нь зарцуулаад эргээд л мөнгөгүй болно. Ядаж байхад байр авах гэж зөвлөж байсан бүх мөнгөө дүүд нөгөөд алдсан.
алдсан ч гэж те. Нэг барилгын компаниас байр авах гэд хямдхан гэхээр нь бүх мөнгөө өгөөд нөгөө барилгын компани луврын газар болж таарад хамаг цуглуулсан мөнгөө салхинд хийсэг бай хөрхий. Ядаж байхад гадаадд оюутны дотор байранд мөнгө төлж амьдардаг байсан юм. Тэгээд байрныхаа мөнгөнд дипломоо үлдээгээд нутаг бодсон. Бүр самруулсан л юм болсон. Одоо хүртэл дүүгээс нь мөнгө байрнаас диплом авч чадаагүй лээ. Би их нэртээ уурлаагүй. За яах вэ? Гарах юм гарсан юм байлгүй. Мөнгө олдчил таараа гэд их нэрээ зовоогоос яагаад өнгөрсөн юм. Тэгээд Монголд ирээд түрээсийн байранд оров. Ашгүй нэг гайгүй хүнтэй нийлээд юм хийлээ гэсэн чинь нөгөөх маань бас л заллингийн гар байж таарад шүүхийн хаалга татдаг ажилтаа болов. Сүүлийн 4 жил явлаа. Бас бууж өгөөгүй. Дахиад өөр нэг юм хийсэн. Тийм байхад гинэт хүүгийн маань бурхан болсон аав нь гараад ирвэ. Эхнэрч тэрнтэйгээ хайртай шүүн тэргээд нилээ нилүү мессжилсэн байв. Тэгээд хүүгээ бодоод тэр бүхнийг хайсан. Зав гарвал хаана мөнгө олж болохоор байна. Үзээд л байлаа. Олохтоо олоод алдахтаа алдна. Хизээ мүдгүй шоронд орж магадгүй гэдэг айцтай. Эхнэр гэх хүн нэг ч удаа миний шүүх хуралд ирж үзээгүй. 4 жил байн гац төгшүүр тунд амьдэрсэн. Гэхдээ гэр орно хаяхгүй гэж хичээж энэ хийдгээ байртаа болгоод явах юм шүү гэж зүтгэж байлаа. Ийм сэтгэл зүй дундуур эхнэр маань байн харааж зөвхөн сүулдэ би ч тоохоо болсон. 3 хүүхэд эхнэрээ ор хоронтой болгоё гэсэн бодолтой. Ашгүй нэг шүүхгийн бурууг минь тогтоож авсан өгсөн нь баг давхар заллуулсан болохоор намайг торгуул ялтаа өнгөрөв. Нөгөө нөхөр маань шоронд явлаа. Эдэ хүмүүс минь хүний мөнгө хүнд авч өгчл болохгүй юм байлаа шүү. Энэ асуудал дуусч би гэдэг хүн мөнгө хаана байна? Тэнд л хөдөө гадаа хамаагүй хэдэн хоног хэдэн сараар явдаг боллоо. Ихнэр дандаа оройтж ирээд нэг л санаа болоод харна. Утсыг нь үтсэн чинь нэг залуутай хайртай дуртай гэсэн мессеж бөөн хэрүүл. Гэтэл тэр хохирогч болж чи миний 15 жилийг хулгайлсан. Намайг хайрлаагүй гинэ. Гэтэл би гэдэг үе энэ хугацаанд өөр нэг ч эмэгтэй хүн лөө мессеж өчгөн байтугай их зэлж хараагүй болохоор гол минь зурагдаад явдгийм байлээ. Энэ 15 жилийн хугацаанд уг нь дутаахын зовлон үзүүлээгүй. Хоол байсан ч цэцэг явуулдаг. Ер нь бүх зүйлийг өгөөгүй гэхэд өөрийн чадах хэмжээнд л хайрлсан гэж боддог. Хүүхдүүдэд бодсон ч уучлаа гэд мянга хичээсэн ч уучилж үнэхээр чадахгүй. Аваагаагүй болж байсан чинь сая бас хэрэлдээд гараад ирлээ. Ийм харилцаа байхад цаашаа явахгүй байх. Миний хувьд тийм хүнд голгодоод шилэгдээд байхааргүй. Эхнэр маань ч бас адилхан тийм хүнд голгодоод байхааргүй сайн чанар ихтэй. Яагаад хэрэлцэн бэ гэвэл бас л ордны явдал шиг ямар ч хэл чимээ байхгүй. Тэнд тийм ажилтай, энд ийм ажилтай гэд бас л оройтод намайг хуураад байгаа юм шиг санагдаад хэлэхээр хэрүүл болоод ах юм. Сүүлдээ хүүхдийн хажууд ингэж амьдарсан амьдраагүй хоёр орнд байснаас салсан дээр юм болов гэж бодоод хэрүүл дунд байгаа хүүхдүүдэд маань чиз зүү байна. Одоо ч бит хоёрын сэтгэл нийлэхгүй байх уу? Би ч их гомдосон байх. Өөртөө бүх бурууг үрж байна. Сэтгэл зүйч дээр очисон худлаа юм байлээ. Мөнгө харсан л бахан хүмүүс байдсан байлээ. Бараг надаасаа дээрдэхгүй хүмүүс байдсан байна. Та нар минь надад зөвлөгөө өгөөрэй. Бичсэн бүгдийг нь би уншаа шүү гэсэн цагтлыг нэг нь сонсогч маань илгээжээ. За тэгээ та бүхэн минь комент өчөөд энэ хүү сонсогчдоо зөвлөд өгөөрэй. Ингээд дараагийн сонсогчоос ирсэн цагтлыг эхлүүлцгээе. Өнгөрсөн 100 би нэг оффист ажилд орсон юм. Хоёр ахтай хамт суудаг байлаа. Цайны цагийн дараа хамт тамхилна. Өндөр бор ах надтай үеийн юм шиг энгийн л харьцна. Харин шарах бол тойруугаар ах гэж дуудахыг шаардна. Хүндлэл нэхэн. Би ч ам хуурай байдаггүй нүүрмгийн амтын болохоор хүндлэлийг ах нэхэж авдаггүй штэ гэж лаваад хайчихна. За тэр яах вэ? Дараагийн асуудал бол өндөр бор ахын сошиал дээр ихнэр хүүхдийн зураг хөрөг юуч байхгүй. Өөрийнх нь танил хүрээний хідэн найзтай. Харин шар ахын сошиалаар дүүрэн ихнэр хүүхдтэй хайр зарласан, цэцэг навч бэлэгсэлт болсон нэх олон найзтай. Өндөр бор ах энгийн ханга хувцлана. Харин шарах байдгаараа гангална, сүрчиг хангалуулна. Өндөр бор ах ихнэрийнхээ дуудлагыг хурлаас бусад үед нэг ч алдалгүй аваад ханаа гэдэл дуун зөөлрөөд намуухан яриад эхэлнэ. Харин шарах ихнэрийнхээ дуудлагыг барагтаа авахгүй. Дуудуулж нэг авахаараа яах гэж залгаад байгаа юм бэ? Ажилтай байна. Бла бла гэдэл бөөн уур уцаар болно. Яг л хоёр ахын байран солигдсон юм шиг. За болоогүй. 5 дахь орой бор ах надад дайгдаад яг гэрээгээ гадаа буна.
Манай шарах байхгүй. Ихнэр лүгээ худлаа юм зохиож ярина. Утсаа бүр авахаач байна. Найзууд нь гадаа хүлээгээд байж байна. Тэгээд хизээч хардгийн бөөмөд нэгтгэхэд нэг л их шаавдсан хүүхэн бааснаа яриад ирнэ. Тэрнээс нь болоод нөгөө хүндлэл нь өөрөө ирэхгүй бор ахлууж эхлээд би ч ахаа гэд сүйд болно. Харин нөгөө шарахыг золтой л Шаркова гिचгдэггүй л байсан. Сошиал дээр их попортой гарууд амьдрал дээр эсрэгээрээ байдгийн байна гэсэн бодол өөрөө ирэхгүй төрж. Хүний жинхэнэ мөн чанар нь үнэхээр халамжтай хүн бол тэрийгэ хизээч сошиал дээр баталж бичээд байх хэрэг тэр хүнд байдаггүй. Учир нь энэ зан чанар нь тэр хүний хувьд зарлаад байх сонин зүйл огтоосоо биш. Харин угаасаа тийм зан чанаргүй хүн бол тэр тусмаа өөрийгөө сошиалд мундаг болгож батлах гэж зарладаг юм шиг санагдсан да. Гэсэн захлыг нэгэн сонсогч маань илгээжээ. Вау! Заастаа яахын аргагүй үнэн захлыг илгээсэн байна. Сонсогчдоо маш их баярлалаа. Нэрэл хүндлэл гэдгийг нэхэд шаардаж авдаггүй шүү дээ, тэ. Үйлдэл нь зөв үнэн байхад л хүндлэл дагаад ирдэг байгаа. Ингээд дараагийн сонсогчийн захлыг эхлүүлцгээе. Энэ түүхийг бичих бүрт гар минь чичирдэг. Бичих хэрэгтэй юу гэж өөрөөсөө олон удаа асуусан. Гэхдээ бичиж дуусгах бүртээ сэтгэлдээ олон жил тэгээд явсан тэр олон чулуунаас нэг нэгээр нь ч гэсэн буулгасан мэт санагддаг. Хэрв чи энэ хүртэл сонсож байгаа бол миний түүхийг шүүх гэж биш, нэг ч гэсэн зүйл ойлгох гэж хамт байгаа байхаа гэж найдаж байна. Бид хоёр анх ээжүүдийнхээ гидсэнд байхдаа л танилцсан хүмүүс. Манай аав ээж хоёр түүний аав ээжтэй олон жилийн найзууд байсан болохоор бид багаасаа хамтдаа тоглож хамт өссөн. Тэр үед хинэн ч төсөөлөөгүй байх нэг л өдөр тэр жаах хүү. Миний амьдралын хамгийн хайртай хүн болон хувирна гэж. 13 настайдаа бид хүүхдийн гинүү ирэхлээр эхэлсэн. Харин өдөр хоног өнгөрөх тусам тэр үерхэл минь дасал болж, дасал нь хайр болж, хайр нь миний амьдралын хамгийн том түвшиг болсон юм. 3 жилийн турш бид хамт инээж, хамт уйлж, хамт мөрөөдөж үерхсэн. 16 настайдаа бид анх удаа бэлгийн харьцаанд орсон. Үннийг хэлэхэд бид хоёулаа хүүхдүүд байсан. Зөвхөн бид хоёрын хооронд болсон нууцхан нандин зүйлээс хойш хэсэг хугацааны дараа сарын тамдиг маань ирэхэ байсан юм. Би юу хийхээ мэдэхгүй уйлж суухад тэр минь над руу хараад "Чи юу хүсэж байна, хайрт минь? Юу ч болсон би чамтай хамт байна. Чиний хүссэн бүхнийг хамтдаа даван туудлана" гэж хэлсэн юм. Тэр үг өнөөдрийг хүртэл миний сонсож байсан хамгийн дулаахан, хамгийн аюулгүй мэдрэмжийг надад өгсөн хэвээр. Тэр мөчөд би айцаасаа илүү хайр гэж ямар хүчтэй зүйл байдгийг мэдэрсэн. Бид хүүхдэд төрүүлэхийг хүссэн юм. Гэхдээ үннийг хэлгээд эцэг ихтэй хэлэх зориг бидэнд байгаагүй. Айсаар нууж явсаар миний хөвлөдөх бяцхан өр минь 3 сартаа болсон байлаа. Ээж минь мэдээд уйлсан, аав минь маш их ууралсан. Гэсэн ч найз залуу минь миний гараас тавиагүй. Тэр л ганцаараа бид хамтдаа давна гэсэн амлалтаасаа урваагүй. Имлэгийн тэр хахиргууд өөрөө өнөөдрийг хүртэл зүүдэнд минь ордог. Дэлгэцэн дээрх жижигхэн дүрс зүрхний цохолт надад тайлбарлахын аргагүй мэдрэмжийг төрүүлсэн. Би ээж болмоор байна гэдгээ тэр мөчөд эдис сэтгэл зүрхээрээ ойлгосон. Гэвч бүх зүйл миний хүсснээр болоогүй. Надад хүүхдийг чинь эрүүл тэлэхийн тулд өрслийн юм уулгах хэрэгтэй гэж хэлсэн. Би итгэсэн. Тэр үед юу болох гэж байгааг огт мэдээгүй. Тэр шөнө миний хэвлээ тисгийн аргагүй өвдөж эхэлсэн. Уйлсан, айсан. Би юу болж байгааг ч ойлгоогүй. Харин хожим нь тэр юм миний өрийг надтай хамт үлдээх биш, надаас өөрт салгах юм байсныг мэдсэн. Тэр мэдээг сонсох мөчид миний дотор ямар нэгэн зүйл өөрт хаосарсан мэт санагдсан. Би үрээ алдсан. Тэр өдөр би зөвхөн үрээ биш, өөрийнхөө нэгэн хэсгийг бас алдсан юм шиг санагдсан. Тэр бүх хугацаанд миний хажуугаас нэг ч алхам холдоогүй хүн бол миний хайртай залуу. Намайг тэрвэрч нүдний минь нулимсыг арчиж, эмнэлэг бүрээр даагаж, чи ганцаараа биш гэдгийг өдөр бүр мэдрүүлдэг байсан. Би өнөөдөр хүртэл тэр бүхэнд талархдаг. Олон жил өнгөрчээ. Би аавдаа маш их гомддог байсан. Гэхдээ цаг хугацаа надад нэг зүйлийг зааж өгсөн юм. Уушлахгүй явбал хамгийн их өвддөг хүн нь би өөрөө юм байна. Тиймээс би аавгаа уучлсан. Марцсан болохоор бишээ. Өөрийгөө амар тайван байлгахын тулд. Өнөөдрийг хүртэл бид хоёр хамтдаа ажиллаж, хамтдаа амьдарч байна. Гэвч амьдрал бидэнд хүүхдийн инээдийг бэлэглээгүй хэвээр. Гэхдээ бид итгэлээ алдаагүй.
нэг л өдөр бяцхан өөр биднийг ээжээ ааваа гэж дуудана гэдэгт би итгэдэг. Тэр хүүхэд миний хэвлийгээс төрөхгүй ч байж болно. Гэхдээ миний зүрхнээс төрнө. Хэр үеийн хүртэл уншсан бол нэг л зүйлийг санаарай. Охид минь, нэг гин шийдвэр амьдралыг бүхэлд нь өөрчилж чаддаг шүү. Тиймээс өөрийгөө хайрлаарай. Ирээдүгөө бодоорой. Айс үедээ ганцаараа битгий үлдээрэй. Харин ээж аавд та. Хүүхдүүдтэй наалдаа гаргасан байсан ч хамгийн түрүүнд тэдэнд айдас биш, тээвэрлэлт хэрэгтэй байдаг юм шүү. Учир нь зарим шарах эдгэрдэг. Харин зарим дурсамж насан туршдаа зүрхэнд нь хадагдаж үлддэг. Энэ бол миний насан туршдаа тээж явах дурсамж. Энэ хүртэл уншсан танд чин сэтгэлээсээ баярлалаа. За, маш сургамжтай, ухаарл хайрлсан, маш хариуцлагатай загтал бичсэн сонсогчдоо үнэхээр энэ талархлаа. Чамаага чангаас чанга тэврээ. За тэгээд манай сувгийн ганц зорилго бол мэдээж бусдад сургамж болох үднэс хин нэгний түүхийг оруулдаг юм сувг байгаа. Гэхдээ зөвхөн та бүхэндээ ухаарл хайрлах биш, би өөрөө бас цагтл бүрээс ойлгоод сургамж аваад энэ амьдралыг алхам бүрээрээ ингээд баг багаар ойлгоод явж байгаа бас л нэгэн хүн байгаа шүү. Тэгээд та бүхэн минь зөвхөн уйтгаар гонигтай загтал гэхгүй өөрт тохиолдсон хин нэгний тусламж авч исэн сайхан түүхүүд, бүтсэн бүтэмжтэй гоё хайрын түүх, за мөн одоо юу гэдээ те энэ амьдралаас авсан сургамжтай маш гоё юм хизээч мартагддаггүй түүхүүдээ бидэнтэй хуваалцаарай гэж хүсмээр байна. Тэгээд өнөөдрийн загтал маань нэлээд жоохон гониг хариуцлагатай, сэтгэл гогцсон болж өнгөрөх гээд байгаа учраас наадмын хуушрын тухай нэгэн хөвгчлөлтэй түүхийг та бүхэндээ уншиж хүргэе гэж бодлоо. Наадмын хуушар хийх анхаарах зөвлөгөө зөвхөн эрчүүдтэй. Хийж сурсан хүүхнүүд бараг л барахгүй дээ. Тэгээд ч тэдний ихэнх нь хуушар хийх асар дургүй. Хоолны авьяастай эрчүүд л чадах нэгуртай. Амьдралдаа 1-2 удаа оролдоод зүсгэд гэмгүй шүү. Наадмын хуушар хийж сурах тухай бүр цагаан сарын үеэс л бодож эхэлнэ. Цэцэрлэгт хүрээлэн уулын зам, асаамын харын наадмын хуушурыг ээлж дараалан амтлана. Би наадмын хуушур хийж байна. Би наадмын хуушур хийж сурч байна. Би өөр нь янзын гоё хуушур хийдэг гэх мэтэр сэтгэлдээ төсөөлнө. Хуушураа хийхээс 3 хоногийн өмнө би сэтгэлээ хариуцгана. Урд өдөр нь сайхан унтаж амрах хэрэгтэй. Гурил тос, сонгон давс, баг зэрэг перцээ бэлтчих юм байгаа. Хамгийн чухал орц болох 1 авдар пява мартва. Ерөн цагаан гурил зүгээр байдаг юм. За тэгээ гурил ядаж зурчих байлгүй дээ гэхээр бас л чадахгүй шүү. Ганц халбаг оливын тосч болтугай зурмагтаа хийгээрэй дээ та нар. Буцалгаж хөргсөн усаар зурна. Өрөөс нь төмсөггүй бол 2 ширхэг гүндэг хийчихэд бас зүгээр. Гурилаа үл ялаг нэстэлцгаа зураад 3 цаг амраана. Тэр хооронд 1 пяв уун. Хуушуур шарах процесс эхний удаадаа амаргүй тул заавал зоргоо чангалах хэрэгтэй. Ер нь амьд үсэн ажил шүү. Зуурсан гурилаа тал талаас нь алгадаж, олигтойхон хуушур болоороо мөн навш минь гэх мэтэр өөрийнхөө эрхэнд оруулна. Энийг муусан хүүхнүүд бол барахгүй гэх мэтэр сэтгэл зүгээ хүчилж өгнө. Маха маш нарийн машиндан шүү. Сонгонооч муу адил. Наадмын хуушурыг илдэж хийдэг тул будаан чинээ бүхэл юм дотор нь байж болохгүй. Өөрийгөө амтлагаанд муу мэдрэмж муутай гаргаж бодож байгаа бол туслах тоогооч болох ихтрээрээ амтлуулчихад зүгээр. Мантун бузархуу чимхэд явчихна. Түүнийгээ тавих гамбанц листтэй тослоорой. Хуушраа чимхэд тослон листэн дээрээ тавьж хэсэг амраасны дараа гамбанц гулуузаа тослоод аяархан илдэнэ. Аяархан шүлүүд минь тэр хүн хилээд ахад та. Угаасаа та нар бүлт илдэнэ. Наалдуулна. Гурвалжин дөрвөлжин болно. Энэ үед л бууж өгч болохгүй шүү. Чи чинь босоо хямртай Чингисийн оркийн удам шүү дээ. Гамбанцаа чааж аваад гулуузаа тулаад босоод ир. Яг энэ үед хорон санаатай ихнэр чинь чамааг бас амжлаад л харж байгаа. Хэцүү шүү дээ. Би чадахгүй хахад чи яаж чаддаг юм гэдэл тавлна. Өөдөөс нь хуцгээ. Нөгөө пявнасаа шууд хоёрыг өгсрүүл. Хатуу юм татаж болохгүй шүү. Түлэгдэж мэднэ. Завж зүдэрсний эцэст хуушаараа хавтгайлж сурсан бол одоо шарх амархан. Наад гидс гүзээгээ талтал шээлтүрээ сайн хамгаал. Чамааг яг хуушаараа шарахын өмнөхөө нөгөө хорон санаат чинь ахиад хүрээд ирнэ. Би туслах уу хайнаа гэд. Цаадуул чинь чиний гой хуушурын алтар хүндээс хуваалцах гэж байгаа юм. Хол байгээ. Идэх гээд хүлээж буй хүмүүстэй пява сайн шахах мартуу зай.
Хуушуур чинь ямар ч ороо босгоо болж болцсошгүй тул нөгөө хэдийн амтлах мэдрэмжийг сулруулж байхад ерөн зүгээр шүү. Анхны удаадаа амар гоё болохгүй. Хагархай, цоорхоо, дэлж мөрөө, нэмгэн зузаан, ёстой хачин гаж амтж төрнө. Түүхийн түрүүгээрээ болсон борворо гэдэг үг байдаг юм. Тавглаад авчиад өчөх. Хідэн пяуны араас надул чинь явуулчлаа орхино. Хуушуур оройн үлдээд маргааш нь чи өөрөө идээд ахиад үлдээд байвал чи ястай хөгийн авьяасгүй муу тоогоо чинь байна гэж бод. Мөнгөндөө гороож ахаар сайн газраас хідэн хуушуур худалдаад аваад өчгөл дөө чи. Лайтан бэ. Чиний наадмын хуушуур хэм гэж хайшаа арсан юм байдаг юм. Шар чинь хөдөлж байвал дахиад оролдоод үз. Шагж гэлэн гэсэн байна. За би ч гэсэн яг одоо хідэн хуушуур хайрч идэе гэж бодоол байж байна. За ингээд өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн цаглаа бичээд явуулаарай. Комент хэсэгт байгаа линкэн дээр бичээд. Линкэн дээр дараад л бичгээд болно. Ингээд дараагийн дугаараар дахин баяртай уулзцаая. Bye.